За даралт хөгжмийн эхний хичээл маань гарын дасгал. За ингээд 1 2 хар 1 2 ингээд 3 хар. Ингээд голд байгаа энэ 2 харын зүүн талынхын өнгө бол доо. За эндээс мөрөө хурууны байрал 1-р хуруу, эрхний хуруу, 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруу, 4-р хуруу, 5-р хуруу. За яг нэг 5 хуруугаа ингээд до, ре, ми, фа, соль-тэй нэвтрэл байрлуулж, хөнгөн байрлуулж. Гарын алхагч ерөнхийдөө өөрөө гар сул байхтай юм байдаг. Яг энийгээ л атгсан гарынхаа байрлалыг буцаагаа л ингэж авчих. За гарын дасгал уншиж цэмөр. Гараа 5 хуруугаа хөдөлгөөх дасгал. До, ре, ми, фа, соль, фа, ми, ре, до, ми, фа, соль, фа, ми, ре, до. За одоо энэ дээрс 20 дахь хуруугаа ми, до, ми, фа, соль, ля, соль, фа, ми. Одоо ре. Одоо мигээс фагас, солиос, за ингээ 3 дахь доо дээр ирж чинь 3 дахь доогоосоо буцаагаад за ингээд энэ дасгалыг одоо энэ сая баруун гараар хийсэн бол зүүн гараараа бас яг зүүн гараараа яг адилхан энэ зүүн гараа энэ доотынхаа бүр доотлын доогоос нь эхлээд ингээд хурууныхаа дасгалыг хийгээс урчаарай. Энийг одоо хэр их удаан хийн тэр хэмжээгээрээ гар хурууны урчин бүгд сайхан саалж хөдөлгөөнд орж зэрэг одоо дасгал болтго юм байгаамаа. Ингээд дараад нь ингээд эндээсээ буцаад гих мэтчтэн ингээд явнаа. За энийг ингээд сурсныхаа дараа 2 гараараа зэрэг хийгээд явна. За эхний чинь энэ гарын дасгалыг та бүхэн сураатгаарай. Олон дахин хийх тусмаа та бүхэнд хэрэгтэй шүү.